За тэгээд бид Бурхны тухай онол сургаал нь чуулганд чухал бөгөөд Бурхан бол гурал гэдгийг бид үзсэн. Мөн энэ онол сургаал нь аврал болон залбиралд ямар чухал болохыг үзсэн. Одоо харин Бурхны тухай онол сургаал илгээлтэд яагаад чухал вэ гэдгийг үзье. Энэ бол Есүсийн тэргүүн тахилчийн хувьд хэлсэн залбирал байгаа. Илгээх гэдэг үгүүдийг сайн анхаараарай. Та намайг ертөнцид илгээсний адилаар би мөн тэднийг ертөнцид илгээв. Бид илгээгдэж байгаа нь хүү энэ дэлхий рүү илгээгдснээс улбаатай юм. 2 ишлэлийн дараа би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. Есүс энд бидний төлөө залбирч байна. Элч нараар дамжуулан итгэх хүмүүс нь чуулган юм. Тэд бүгд нэг байхын тулд гэж байна. Бид олуулаа нэг болно. Энэ нь юу гэсэн үг вэ? Өргөжлүүлээд харцгаая. Аав, та миний дотор, би таны дотор байгаатай адил. Бид нэг болсноор Бурхны гурвын мөн чанарыг харуулж байдаг. Гайхалтай байгаа биз? Хүүн эцгийн дотор байгаад тэд нэг байдгийн адил. Хүү биднийг эцэгт авчираад бид түүний дотор байж гурвлыг харуулдаг. Олон талтай ч нэгдмэл. Нэг дотор гурав. Олуулаа Христийн бие дотор байх нь Бурхны хэн бэ гэдгийг харуулдаг. Яагаад? Та намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. За яг энд байна. Бид бүгд гурвлаар оршигч Бурхны шинж чанарыг харуулах юм бол дэлхий Христийг хараад эцэг нь илгээсэн юм байна гэж итгэх болно. Энэ бүхэн илгээлтийн зорилгыг агуулж байна. Дэлхий итгэхийн тулд гэж. Тэр үүнийгээ яаж хийх вэ? Есүс амьсны дараа юу болсон бilé? Тэр дагалдагч нартаа ирээд эцэг намайг илгээсний адил би бас та нарыг илгээн гэв. Үүнийг айлдаад тэр тэдэн рүү үлээн ариун сүнсийг хүлээн авах тун. Эцэг хүүгээ бидэн рүү илгээсэн. Тэр сүнсээ өгсөн. За ингээд юу болж байна вэ? Эцэг хүүгээ илгээсэн. Дэлхийг аврахын тулд сүнсээ өгсөн. Эндээс бидний ажил үүрэг эхэлж байгаа. Бурхан өөрийгөө гурвал гэдгээ харуулж дэлхийг аврах ажлаа мэдүүлсэн. Энэ бүхэн Бурханы ажил юм. C.S. Lewis үүнийг Нарнигийн түүх зохиолоороо харуулсан байдаг. Люсигийн найз Яман хүнийг цагаан шулам олзлох үед хүүхдүүд түүнийг аврахыг хүсдэг. Тэд ямар нэг юм хийх гэж их хүсдэг. Бид нар ч гэсэн илгээлтийг бас иймэрхүү байдлаар голчлон хардаг. Шударгаар хэлбэл бид нар л илгээлтийн төлөө хариуцлагатай юм шиг. Тэр бүх ажил биднийх юм шиг бид ханддаг. Бид нар Нарнигийн түүхтэр гардаг Биванзигийн хүүхдүүдтэй адил бид хийх гэж зүтгэдэг. Энэ ажил биднийх байвал бид өөрсдийн хүчээр хийдэг. Бид чадлаараа тэмцэж энэ дэлхийд дийлдэж эхэлдэг. Гэтэл Библи тэг гэж хэлээгүй. Илгээлтийн ажлыг бид ингэж харах хэрэгтэй. Бурхны ажил гэж. Тэр биднэр ажиллаа хийлгэхийн тулд биднийг авардаг. Тэгээд бусад хүмүүсийг энэ ажилд нэгтгэхийн тулд биднийг ариун сүнсний хүч дотор бусад руу илгээдэг. Энэ бүгдийн цаанд Бурхны ажил байгаа. Библи бол илгээлтийн түүх гэдгийг бид харсан. Гэхдээ бидний илгээлтийн түүх биш, харин Бурхны илгээлтийн түүх юм. Биднийх биш Бурхных учраас энэ ажил бүтэлгүйдэхгүй. Тиймээс илгээлтийн ажлаа хийж байхдаа хавчлаг, урам хугаралд ирсэн ч бид төвчж чадна гэсэн үг. Яагаад гэвэл энэ ажил бүтэх хэсэг нь биднээс хамаардаггүй. Харин Бурханаас хамаардаг учраас биднийг хавчиж байгаа нь үнэн хэрэгтээ Христийг хавчиж байгаа гэсэн үг. За энэ бол Бурхны талаарх онол сургаалын 4 хэрэгжүүлэлт байлаа. Өөр олон хэрэгжүүлэлт гаргаж болох ч энд хүрээд дуусгая. Эдгээр хэрэгжүүлэлтийг гаргаснараа бид энэ асуултад хариулж байгаа юм. Эндээс та сурсан зүйлсээ амьдрал, үйлчлэл чинь ямар холбоотой болж байгааг харсан байх гэж найдаж байна.